Баярлалаа өдрийн минь төргий бид мэдээллийг төрийн ордноос дамжуулан хүргэж байна. За өнөөдөр олон улсын совилогчдын өдөр тохиож байгаа. За энд бид мэдээлэл хүргэхээр улсын 3 дугаар төв эмнэлгийн совилгоо эрхэлсэн дэд захирал инхээтэй ярилцаж мэдээлэл хүргэж чинь. За танд энэ өдрийн минь төргий мөн олон улсын совилогчдын баярын минь төргий. Баярлалаа. Та бүхэнд бас баярын минь төргий. Тэгэхээр улсын 3 дугаар төв эмнэлэг бол бас совилгын албатай юм онцлог эмнэлэг байгаа. Тэгэхээр одоо өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт манд хэдэн совилогч ажиллаж байна? Та бүхний ажил мэргэжил бас ямар онцлогтой ийм мэргэжил юм бэ? За манай улсын 3 дугаар төв эмнэлэгт одоо 376 орчим совилогч тусгай мэргэжилтэд ажиллаж байгаа. Тэгээ манаас ер нь бол совилогч тусгай мэргэжилтэд бол маш одоо нүр их одоо ажил хийдэг, тэ маш хүнд ажил хийдэг, мөн сайхан сэтгэлтэй, хүний төлөө гэсэн тэ ийм нинжин сэтгэлтэй сайхан одоо хүмүүс ажилдаг. За энэ мэргэжлэр бол яг л ийм совилогч гэх төрмөл одоо ийм хүмүүс ажилтсан болоо гэж би хувьдаа бол боддог. Өнөөдрийн зөвлөгөөнөр бас хилцэж байгаа асуудлууд танай эмнэлгийн зүгээс бас ямар асуудлыг төвшүүлэн одоо шийдвэр гарч шийдлийг хайж оролцож байна. За өнөөдрийн ерөнхийлөгчийн ивэлдор зохиогдож байгаа совилогч тандаа баярлалаа. Энэ улсын 2026 оны энэ зөвлөгөөнд улсын 3 дугаар төв эмнэлэг маань зохион байгуулагчаар бас хамтран оролцож байгаа. Тэгээд манай тус эмнэлгийн совилогч арга зүйч миний би бас яг энд хамтран оролцож байгаагаараа хамтран оролцож байгаадаа бол баяртай байна. Тэгэхээр одоо 3 дугаар төв эмнэлэг бас орон даяар тийм ээ орон нутагт ч гэсэн одоо совилогч нарыг чадваржуулах сургалт зөвлөгөөнийг жил болгон уламжлуулах зохион байгуулдаг шүү дээ. За энэ дээр одоо ямар үйл ажиллагаануудыг төлөвлөн хийж байна? Энэ онд хийсэн бас үйл ажиллагаануудаас бидэнд мэдээлж. За манай улсын 3 дугаар төв эмнэлгийн совилгын албаа нь бол улсын хэмжээнд бол совилогч тусгай мэргэжилтүүдийг л чадваржуулж байдаг. За сая 4 дугаар сарын 23-24-нд болсон манай үндэсний сургалт семинарт 21 аймаг 9 дүүргийн 360 гаруй совилогч тусгай мэргэжилтэн ирж оролцсон. Манай эмнэлэгт мөн улсын 2 дугаар эмнэлэг төрийн тусгай албаны эмнэлэг бол харуултын чиглэлээр бол биднээс мөн чадваржуулах тэ харуултын засгийн совилогч нарыг сургах одоо энэ хөтөлбөр бол явагдаж байгаа. Мөн хөдөө орон нутгийн аймагуудад манай эмнэлэг бол мөн совилогч нарыг чадваржуулах олон олон сургалтуудыг бол зохион байгуулж ажиллаж байгаа. Одоо 5 сар 6 саруудад бол хөдөө орон нутгууд маань манай эмнэлэгтэй хамтран ажиллах албан бичгүүдэд бол хүрэгдсэн. Одоо ингээд цаашид хамтран ажиллахаар бэлтгэл ажлаа хийгээд явж байгаа. Тэгэхээр совилогч мэргэжилтний бас ачаал ер нь хэр өндөр байдгийг одоо нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд бас төр засгийн зүгээс ямар ажлуудыг хийгээсэ гэж та бүхний маань зүгээс хүсэж эрмэлзэж байна. Ер нь совилогч тусгай мэргэжилтнүүд нь маш одоо их ачаалалт ажилдаг байгаа. Ер нь бол манай эмнэлэг харьцангуй бусад эмнэлгүүдийг бодохноо совилогч тусгай мэргэжилтний оронтой бол гүйцэд ажилдаг эмнэлэг байгаа. Ер нь нийт улсын хэмжээнд совилогч мэргэжилтнүүд маш их өндөр ачаалалтай ажилдаг. Цалин одоо хөлсний тал дээр одоо сая эрүүл мэндийн салбарт бас нийт эмч совилогч нарын цалинг нэмэгдүүлэх юм шийдвэрүүд гараад явж байна. Энэ бас бодит амьдрал дээр хэрэгжиж та бүхний манаас яг амьдралд нөлөөж чадж байна. За 2026 он гараад нийт эмч совилогч нарын маань цалин 30%-аар нэмэгдсэн байгаа. Одоо ингээд цаашид үргэлжлүүлээд үе шаттай 75% хүртэлх хуваар нэмэгдүүлж байгаа нь совилогч тусгай мэргэжилтнүүдийн маань хувьд бол маш одоо амьдрал ах уу нийгмийн баталгаа болж чадж байгаа. Ер нь бол чаднаа гэж бодож байгаа. Тэгэхээр совилогч болохын тулд жишээ нь одоо хэдэн жил зарцуулж энэ тусгай мэргэжлийг эзэмшдэг юм бэ? За совилогч болохын тулд 4 жилийг зарцуулж бакалавр совилогч болдог. За тэгээд цаашаа магистр доктор гэд маш олон одоо совилогч нар бол төрөн гарч байгаа. Совилгын мэргэжлэр ер нь сурах гэж байгаа хүүхдүүд маань совилогч нарын маань нэр хүнд тэ нийгэмд эзлэх байр суурь өсөн нэмэгдэж байгаа шүү. Та бүхэн энэ сайхан мэргэжлэр суралцаарай гэж одоо төгсөж байгаа одоо хүүхэд залуучуудаа бас уриалмаар байна. За баярлалаа тань мэдээлэл. За баярлалаа. Зөвштэй бид олон улсын совилогчдын өдрийг тохиолдуулан одоо совилогч танд баярлалаа. Улсын зөвлөлт төхөөлцөлтөөс бас мэдээлэл хүргэлээ.